Саяхан болж өнгөрсөн San Diego Comic-Con арга хэмжээний үеэр Marvel Studios хэд хэдэн мэдээллийг хийснээс фэнүүд донд хамгийн шүүгэн тарьсан зүйл бол Marvel Comics-ийн хамгийн шилдэг эсрэг дөрүүдийн нэг Victor Von Doom буюу Доктор Doom-ыг зарласан явдал. We give you the one person who could play Victor Von Doom. Тони Старк буюу Iron Man-ийн дүрээрээ 2008 оноос хойш мөнхөрсөн Роберт Дауни Жуниор энэхүү гайхалтай дүр тоглохоор иргэн ирж бүг зарлаж, фэнүүд жүнд нь 2 хуваагцаар байгаа билээ. Тэгвэл өнөөдрийн бичлэгээрээ Victor Von Doom гэх энэхүү дүрийн хүүхэд ахуй наснаас эхлэн эрхэн Доктор Doom болон хуурсан Origin түүхийг өгүүлэх Books of Doom комикийг ярихаар бэлтлээ. Энэхүү комик нь нийт 6 бүлгээс бүрдэх бөгөөд 2005-аас 2006 оны хооронд хэвлэгдэн гарч Ed Brubaker зохиолыг бичсэн юм. Харин комикийн өрнөл Victor Von Doom болон түүнтэй холбоотой байсан хүмүүс ярьцлага өгч түүний түүхийг ярьж буй баримтад нэвтрүүлэг мэд бичигдснээр онцлог бүтээл. Комик руугаа орох юм нэгэн мэдээлэл хүргэе. Хэрвээ та Unitel-ийн хэрэглэгч бол яг одоо 50 ГБ датагаа 50% хэмтрэлтэй үнээр идэвхжүүлээд 30 хоногийн турш датандаа санаа зовлгүй зуны ядал явдлаа эхлүүлээрэй. Энэхүү урамшуул 8 сарын 15-ны дуустал үргэлжлэх тул та бүхэн 50 ГБ датагаа амжиж идэвхжүүлээрэй. Доктор Doom хэн нэгэнд хандаж хүүхдэд эхний хэдэн жилийн дурсамж тимч тод үлддэггүй. Гэвч миний хувьд тийм байгаагүй. Victor Von Doom бүхнийг сандаг. Амьдралынхаа хүнд хэцүү бүтлгүйтэл гар цохирол. Энэ гараараа үлдсэн золиос өшөө авалтын хорон мөч бүрийг хичнээн хичээсэн ч мартаж чаддаггүй гэж хэлэн эхийн хөвлөд байхаасаа эхлэн хүүхэд насаа ярьж эхэлнэ. Тэрээр эхийн хөвлөд байхаасаа л ухаан орсон ба харин аав нь түүнд огт итгэдэггүй байлаа. Түүний ээж Cynthia хар шидтэй холбогдсон байсан ба түүний холбоо тогтоосон чөтгөр энэ бүхнийг боломжтой болгосон байж магадгүй гэж тэр боддог. Харин Doom жаахан байхдаа энэ талаар аав ээжтэй ярихад аав нь огт итгэдэггүй байсан бол ээж нь түүнд эргэлзэж байгаагүй юм. Тэрээр бусад хүүхдүүдийн л адил ээжийнхэн гар тэрвүүлэн өссөн ч ээжийнх нь гар яагаад өргөж хүйтэн байсныг гайхдаг байв. 3 нас хүрсэн Doom ээжтэйгээ холбоотой байсан зүйлийг бүрэн ойлгодоггүй байлаа. Гэвч ээж нь түүн рүү хайр дүрэн нэмсэглэн харахч харцанд нь үргэлж харанхуйс өдөр нугдаж байдаг байв. Аав нь түүний ээжийг хар шидтэй орооцолцсныг мэддэг байсан бөгөөд үргэлж ямар нэгэн муу зүйл тохиолдно гэж айн түүнийг зогсоохыг хүсдэг байв. Аав нь ээжтэнд хандан гэр бүлээ төрсөн хүүгээ бодоод энэ бүхнээ зогсоохыг шаардсан ч хариуд нь харин ч энэх хүч чадал тэдэнд мөн Викторийн амьдралд ямар их хэрэгтэйг ээж нь хэлнэ. Нэг зүйлийг дуртахад түүний төрсөн улс нь Латвиа гэх зохиомол улс бөгөөд газар зүйн хувьд Унгар, Серб, Румын улсуудын дунд Карпатын нуруугаар хүрээлэгдсэн хязгаарлагдмал улс. Харин Виктор тэрхүү улсын нэгэн цэгийн аванг төрсөн бөгөөд тэрхүү аваг аимшигт дарангуулагч барон болон түүний зэргүүдээс үргэлж зүхтэн нүдэдлэж амьдардаг байв. Мэдээж аавынхан зүв байлаа. Нэгэн шүн түүний ээж хар шидээ үлдэж өөрийнх нь удирдах чадахгүй тэр хүч чадлыг олж хариуд нь аимшигтай золиосыг төлсөн юм. Түүний биеийг чөтгөр бүрэн эзэмдэж, иргэдийг нь хүчирхийлж, бүх зүйлийг нь дээрэмдэх барууны цэргүүд байрлах тосгонд очсон байв. Cynthia-г үзэн ядалт, өшөө авалт эзэмдэж, маш олон цэргүүдийг хороосон ч хариуд нь чөтгөр тэрхүү тосгоны бүх хүүхдүүдийн амийг төлөөс болгон авсан байв. Үр хүүхдүүдээ алдсан тосгоны иргэд түүний ээжийг цэгаан шулуум хэмээн хөөж, нэгэн ой модонд амийг нь хороодог. Харин аав нь үр цайх үеэр тэрхүү ой модонд очиж ээжийг нөхлөөд болсон байхыг олдог. Ээж нь амьсгал хураахаас өмнө аавд нь сүлийн үгээ шивнэн хэлсэн ч Виктор түүнийг огт дурсдаггүй байлаа. Олон жилийн турш ааваас нь зөвхөн асар их өв гашуу мэдрэгддэг байв. Харин тэрхүү ээжийнхэн сүлийн үгийг цэгийн авгийн гишүүн байсан Густав Вон Кампен гэх хүн ярьцлага дундаараа дурдах ба аавынхан сайн найз байсан Борис хэлэхдээ хүүгээ түүний хар шидээс хол байдлахыг загсан байв. Ээжийнхэн зохицыг овгийн гишүүдтэй зуг нэгэн зэлүүд газар оршуулсан ба уг гашуудлаа эдлэх хугацаа тэдэнд байсангүй. Учир нь тосгонд аимшигтай зүйл болсон учраас овгийн гишүүд барууны цэргүүдээс аль болох хурдан зүхтахыг хүсэж байлаа. Асар их айдас давцсан овгийн гишүүд эхнэрээ алдсан Викторийн аав, тэдний удирдагч Цорын гац эмчрүүгээ буруутган харж байв. Аавынх нь хамгийн сайн найз Борис түүнийг хүүгээ аав нь тэднээс салахыг хүсгэд бусад овгийн гишүүд ч үүнийг нь дэмжив. Тэр үед 4 нас дөнгөж хүрсэн Виктор энэ бүхнийг харан бухимдаж тэднийг амаа татахыг шаардна. Ердөө 4 настай байсан ч түүний оюун ухаан, ярих чадвар нь овгийнхноос хавь илүү байсан юм. Өмнө дурдсан Густавч түүний тэр үед хэлсэн зүйлийг хизээж мартаж чаддаггүйгээ дурсна. Виктор бүгдийг нь амаа татахыг шаардсан. Ээж нь тэд бүгдэд сүрлийг авчирсан шулам гэдгийг сануулж, тэднийг овгоосоо хөөвөл, насан турш ээжтэйгээ адил хар шидийг суран, тэднийг нэг бүрчлэн мөшгөж олоод, ээжийнх нь хийсэн зүйлээс ч илүү аимшигтай зүйл хийхийг анхааруулв. Густавч түүний энэ үг ямар үнэн байсныг дурсан. Бүхэл бүтэн овог ганц 4 настай хүүхдээс дагжин чичирч, түүнийг аль хэдийн ээжийн хүү болсон байсныг санана. Энэ явдлаас хойш овог олон жилийн турш барааноос зүгтэж нүүдэлсээр ирсэн байв. Аав нь харин түүнийг том болохын хэрээр ээжийнхээ нэмсэглэлээс бусдыг мартна гэж итгэж найддаг байлаа. Гэвч түүний ой санамжийг аав нь бас л дутуу үнэнсээр байв.
Виктортай ямар ч хүүхэд найзалдаггүй. Үргэлж ганцаараа. Харин түүнтэй найзалдаг байсан цорын ганц нэгэн бол Валерия байв. Тэд хамтдаа гол тусаар тоглож, овгийнханд юу гэж хэлэхээ ярилцсан. Викторийг нээлгэж чаддаг цорын ганц хүн нь Валерия. Тэрээр 11 наснда хамгийн хүсч байсан зүйл нь насанд хүрч түүнтэй гэрлэх байв. Гэвч тэрхүү баяр баясгал хормын дотор алга болохын дээр барууны хоёр зэрэг овг дээр ирсэн байх ба барууны эхнэр хүнд өвчин тусч Латвиагийн хамгийн сайн эмч болох түүний ааваас тусламж хүсэн ирсэн байв. Тэдэнтэй хамт явахыг Виктор эсэргүүцэж байсан ч аав нэтгэл найдвартай тэднийг даган явсан юм. Мэдээж Викторийн зүв байлаа. Тэр шөнө аав нь ганцаараа гайгаарс дагуулan эргэрсэн бөгөөд түүнийг баруун дээр очиход эхнэр нь аль хэдийн хорт тавтартай идэгдэн авралгүй болж нас барсан ба эхнэрийнхээ өвхөлд Викторийн аавыг буруутгасан байв. Харин аав нь амжиж тэднээс зугтсан ба овгийнхноос салж хүүгээ аав нь уул руу зүгтдэг. Аль хэдийн намрын сүүл босон цагт уулууд зүгтэж нэгэн агуйд хорогдов. Тэд 4 өдрийн турш ууланд тэднийг хайх барууны цэргүүдийг ажиглан нуугдсан ба маш их өсөж бас хөлдөж өгөхийн даваан дээр ирсэн байв. Виктор аавдаа хандаж тэдэнтэй тулдахыг хүссэн ч аав нь энэ хүүтэнд тэд удахгүй бууж өгнө гэдэгт итгэж байлаа. Аавынх нь ч зүв байв. Цэргүүд ирэлдээ бууж өгнө явсан ба тэр шөнө аав нь хүүтэй хүрмээ нөмрүүлж түүнийг тэврэн хонсон юм. Виктор өглөөс ирэхэд цэл хүйтэн гар түүнийг тэвэрсэн байх ба түүний тэврэлтээс гарч чадалгүй маш урт хугацааг өнгөрөөсөн гэдэг. Тэд хоёул осгож өгөхийн даваан дээр Борис болон бусад овгийнхан тэднийг олсон ба Виктор сэрэхэд аав нь хараахан үхээгүй байлаа. Тэрээр аавынхаа үхэхээс өмнө хэлсэн сүүлийн үгийг хамгийн их сандаг ба барууны цэргүүд аавынхын зохицыг аван явахад ээжигээ алдснаас жилийн үх үзэн ядалт уур хилэнг мэдэрчээ. Энэ цагаас тэрээр яг л ээжийнхээ гар шиг, яг л үхэн шиг, яг л энэ хорвоо ертөнд шиг хахир хүйтэн нэгэн болж хувирсан юм. Цэгийн овгийн гишүүн байсан Сильвано Росети гэх эмэгтэй ярилцлаганда аавынх нь үхлийн дараа Виктор төсөөр хүн болж хувирсанг дурдна. Хамгийн дотн байсан Валериагаас хүртэл зайгаа барин харин Валерия маш их гүнэглэж байсныг дурсна. Виктор аавынхаа эд зүйл дундаас ээжийнхээ ном судрыг олсон ба энэ цагаас хар шидийг ганцаарчлан судлах болсон байв. Тэрээр яг л ээжтэйгээ адил ид шидэнд авьяастай байсан ба түүний хөв тавилан бол ээжигээ тамаас олж авчрах гэдэгт бүрэн итгэж байлаа. Олон жил өнгөрч түүний хар шид хангалттай амжилт олсонгүй. Харин тэрээр цагаа шинжлэх ухаанд илүү их зарцуулах болсон байв. Тэрээр хүүхдийн гинэн зангаар шинжлэх ухаан болон ид шидийг хослуулвал хар шидийг өөрийн хүснээр удирдах чадна гэж бодсон тэр. Тэрээр маргаангүй ид шидийн хувьд гос нэгэн байлаа. Гэвч шинжлэх ухааны хувьд түүнээс ч илүү суралцаж хинэрч заалгалгүй, итгэмээргүй хэмжээнд мастер болсон байв. Олон зэвсэг хэрэглэлүүдийг зохион бүтээж, барууны цэргүүдийг хөөж явуулсан ба 16 наснда овгийнхны итгэлийг хүлээж аль хэдийн удирдагч нь болсон юм. Харин Валерия болон тэдний харилцаа аль хэдийн холдсон байв. Барууноос авах шонзон түүнийг бүрэн дүүрэн эзэмдсэн байлаа. Овгийн гишүүд хариу дарилт үзүүлэхээр явсан нэгэн шөнө Виктор салхилахаар ганцаараа алхаж байв. Гэвч энэ үеэр барууны нэгэн зэрэгтэй нүр тулах ба түүнд өөрийгөө хамгаалах ямар ч зэвсэг байсангүй. Тэрхүү зэрэг шууд бууга тулгаж түүний толгойг баруунд авчиж өгвөл их хэмжээний шан харамж авахаа хэлв. Харин Виктор энэ үед тэр даруй түүний хоолойг багалзуурдаж түүний бодсноос ч их хугацааг зарцуулан түүний амийг хороодог. Харин зэрэг амьсгал ураах үед Виктор юу хийснээ гинэт ухаарч асар их айж байлаа. Тэрээр амьд болон өсөн хүний харц ямар ялгаатай харах гэсэн боловч ямар ч ялгаа олж харсангүй. Энэ үед тэрээр ээжийнхээ тэр аимшигт шүн өөртөө адил зүйл мэдэрч байсныг бодон хоёр гар нь чичирч байлаа. Өглөөс ирэхэд түүний хоёр гар чичирсээр л байв. Нүдэн ансан ч өгсөн цэргийн харц нүдэнд нь харагдаж асар их гимзэм төгшүүрийг мэдэрнэ. Яг энэ үеэр Борис түүн дээр ирж Америкаас ирсэн хэн нэгэн түүнтэй уулзахаар ирснийг хэлв. Түүний авьяас гоц ухаанаар бүтсэн шинжлэх ухааны гайхамшиг хаа байсан Америк хүртэл дуулдаж эхэлсэн нь тэрхүү нэгнийг Латвиад авчирсан юм. Тэрээр Викторт их хэмжээний мөнгө, боломж, мөн дэлхийн хэмжээний маш сайн их сургууль суралцах болон чанартай лабораторид хүснээрээ туршилтыг саналыг тавьсан юм. Ингэж тэрээр Латвиагаас зугтан Америк нэгдсэн улсыг зорьсон юм. Америкт ирэхэд түүнд ямар ч бичиг баримт, сурагчийн виз байсангүй. Түүнд байсан цорын ганц зүйл бол түүний оюун ухаан, ямар ч эрдэмтдээс илүү ирээдүг харах чадвар байсан юм. Энэ бол дүүмийн цоошин ертөнцид хөл тавих пассворт нь байв. Түүнийг газардах үед Америк нэгдсэн улсын армийн баазад генерал Мастерсон гэх хүн ухтаж тэдний харилцаа холбоо урт үргэлжлэхийг ерөөнө. Генерал түүний ажиллах лабораторийг танилцуулан түүний суралцах их сургууль эндээс ганцхан цагийн зайтайг хэлв. Гэвч түүний жинхэнэ ажил энэхүү лабораторид өрнөх ба эндээс хүн төрөлхтний нээсэн бүхэн шилдэг техник технологиг ашиглах боломжтойг сануулна. Харин хэрэгтэй зүйл нь байхгүй бол өөрөө хийж чадна гэдэгт бүрэн итгэж байлаа. Генералын бүх зорилго ойлгомжтой. Дайснуудаасаа өртөж олон төрлийн шин технологи, шинжлэх ухааны нээлтүүдийг хийх байв. Энэ бол хүйтэн дайны үе. Харин тэдний ярианаас ганцхан Викторийг урайгүйг мэдэх ба түүнтэй хамт өөр нэгэн оюутан байгааг хэлв.
Түүнд хуучин бүхнээс зүхтаж, бүхнийг шинээр эхлүүлэн ирээдүйдээ илүү төвлөрөх бүрэн боломж нэгдсэн байв. Түүний хороосон цэргийн царайч нүдэнд нь харагдахаа болж, эхний өдрөөсөө л кампусын өрөөндөө яг л нялх хөвгчиг бүх гэгч нь унтсан юм. Маргааш нь болж их сургуулийн лабораторид түүнтэй хамт иргэдэж байсан өөр нэгэн гоц оюутантай уулзсан тэр бол мэдээж Reed Richards байлаа. Хамгийн анх түүнтэй танилцсан өдөр Викторт тэмч чухал сэтгэлдлийг төрүүлээгүй гэдэг. Түүний хамгийн их төвлөрч байсан зүйл бол урд нь байгаа бүх боломжийг тэлэх байлаа. Харин Reed Richards түүний анхаарлыг хамгийн их татсан явдал бол танилцсанаас хэдэн 7 хоногийн дараа буюу хичээл дундуур Виктор профессортай маргалцсан явдал байв. Тэрхүү маргалдаа нь Викторийн гаргасан цаг хугацаа тогтмол бус ба цаг хугацаа нь өөрөө биет орон зай бөгөөд ихэнх хүн үнийг анзаарч чаддаггүй гэх онол байлаа. Харин профессор үнийг эсэргүүцэх үед Reed Richards Виктортай санал нэг байгаа ба түүний хийсэн олон туршилт өөр ертөнцүүд байдгийг нотолж чадахыг хэлв. Омглон зантай Виктор Reed Richards тандан түүнээс асуусан тохиолдолд өөрт нь туслахыг шаардсан танхимаас гарч явдаг. Хэдий тийм ч гэлээ Виктор Richards-ийн оюун ухааныг энэ цагаас үнэлж эхэлсэн юм. Харин сургууль дахь бусад оюутнууд ямар ч зориггүй, хайр сэтгэл, зугаа цангийн гэх мэт зүйлс цагаа өртөхт нь дургүй байв. Мэдээж тэрээр царайлаг, ухаалаг, мөн гадаад оюутны хувьд ямар ч охиныг өөрийн болгох чадaltaй байсан гэдэг. Гэвч түүний зорилго зугаа цангил биш байв. Харин түүний авяас чадварыг үнэлсэн хэд хэдэн оюутнууд түүнийг дагаж туршилтуудад нь туслах болсон ба сургууль дээрээ сурсан зүйлээ армийн лабораторид хэрэгжүүлэн оюун ухаанд робот зэргээс эхлээд олон зүйлсийг амжилттай хийж байлаа. Харин кампусын өрөөндөө ээжигээ эргүүлэн авчрах хамгийн том зорилгын эхний алхмаа бэлдэж байв. Америк дээрээ аль хэдийн 3 жил өнгөрчээ. Дүүм өмнөхөөсөө илүү ухаалаг, хурц нэгэн болсон байв. Тэрээр нэгэн шөнө санаандгүй байдлаар нэгэн үдшилтэд очих бөгөөд тэр үед их сургуулийн хөл бөмбөгийн багийн од Ben Grimm зугаацж байлаа. Тэрээр оюутнуудын 99.9% эрхэн амьдрдгийг мэдхийг хүссэндээ л тэдэнтэй нэгдэв. Харин түүний туршилтанд тусалдаг байсан Курц гэх залуу тэр шөнө түүнийг нэгэн царайлаг охинтой танилцуулсан юм. Анх удаага алкогол амсаж нэг л мэдхэд тэр охинтой хоёулахнаа үлдсэн байв. Охин түүнийг үнсэх үед өмнө нь Валера түүнийг үнсэж байснаас тис өөр байлаа. Харин охины нүд рүү харах үед тэрээр ээж шиг эсвэл Валера шиг гоо үзэсгэлэн ухаалаг байдлыг огт хараагүй бөгөөд түүний нүд хов хоосон байлаа. Викторийн уур хилэн гинэт хүрч түүнийг түлхэж багалзууртан авсан ба гинэт ээжигээ төрсөн нутгаа санан түүнийг явуулсан юм. Түүний хийсэн зүйлээс болж дүүм ямар нэгэн шийтгэл амсна гэж бодсон ч тэгээгүй. Тэр охинд сургууль дээрээ харагдхаа байсан байв. Хөгшин Курц ярилцлагандаа тэрхүү явдлын талаар ярих ба тэр охиныг Санди Бидвэл гэдэг байв. Тэрээр Виктор эсрэг арга хэмжээ авахыг хүссэн ч зэвсэг түвшнээс тэрхүү явдлыг нууцлж охиныг сургуулиас хүчээр гаргасан байлаа. Энэ үед л Курц болон зарим оюутнууд Викторийн ард бүхэл бүтэн засгийн газар байгааг мэдэж авсан гэдэг. Энэ явдлаас хойш Виктор юу ч болоогүй мэт хичээл, туршилтуудаа үргэлжлүүлэн бусад оюутнууд ч түүнээс айж эхэлсэн байв. Түүний ард зогсох зэвсэг түвшин засгийн газарт түүний юу хийсэн нь ямар ч хамаагүй байсан ба гагцгүй түүний оюун ухааныг л ашиглахыг хүсч байсан юм. Тэрээр армийн лаборатори дахь ажлаа үргэлжлүүлэн робот зэргүүд болон өнгөрсөн давьчих боломжтой цаг хугацааны төхөөрөмж хүртэл хийсэн байв. Түүний хийж бүтээсэн зүйлсийг генерал магтаж, харин Reed Richards сансрын хөтөлбөрт бүртгүүлсэн гэдгийг түүнд хэлв. Нэгэн өдөр Reed Richards Викторийн кампус төрөнд очиод хаалга нь онгорхой байх ба өрөөнд нь орж түүний ажиллаж буй тэмдэглэлүүдийг үзэж байлаа. Виктор орж ирэн түүнийг гарахыг шаардахад түүний ажиллаж буй орон зай шилжүүлэх төхөөрөмжийн талаар асууж ойлгомжгүй зүйл маш их байгааг хэлв. Харин Виктор хинтэй ч хамтрахгүйгээ хэлэн түүнийг бошоохон өрөөнөөсөө хөөж гаргав. Мэдээж түүний гаргасан томьёог Reed Richards ойлгохгүй байх нь аргагүй. Учир нь Викторийн хийсэн зүйл шинжлэх ухаанаас ч давсан зүйл байсан юм. Эцэст нь хүүхэд байхасаа мөрөөдсөн шинжлэх ухаан болон ээжийнх нь эд шидийн үйлчлэг олж өрөөндөө хийж байсан тэрхүү төхөөрөмжийн ажил дуусжээ. Виктор туршлагыг эхлүүлэхээр болж Курц түн туслах ба Виктор энэ бүхэнд бэлэн гэдэгтээ бүрэн итгэсэн залуухан гинэн байсан юм. Курцыг хэлснийхэн дагуу хийхийг шаардаж хаалгыг нээх үед Виктор хөшөө мэд гацсан байх ба дэлбэрэлт болохоос өмнөх түүний хэлсэн үг нь ээжээ гуйж байна. Би маш их ганцаардаж байна гэсэн байв. Харин Викторийн хувьд зорьсон газар очсон ч ээжигээ хайж болох нь үсэн дундаас зүү эрэхтэй адил байлаа. Түүний хувьд тэрхүү орон зайд 7 хоног орчим болсон мэт санагдсан ч энэ нь дэлхий дээр дэлбэрэлт болох хэдхэн хором байсан юм. Эцэст нь чөтгөрийн орон зайд Виктор ээжийг олох үед гинжлэгдсэн ээж нь түүнийг энд ирэх ёсгүй хэлж өгөхийн өмнө аавас нь гуйж байхад яагаад ирсэн гасуун өөрийг нь мартах ёстойг хэлв. Энэ үед ээжийнх нь биеийг эзэмдэж сүнсийг нь хорьсон чөтгөр гарч ирэн өрлөггүй зочинг таагүй хүлээж авах нь мэдээж. Ээж нь хүүдэн муу зүйл хийхгүй байхыг гуйж чөтгөрийн тэмдрүүл Викторийн нүрэнд хүрэх үед кампус дахь дэлбэрэлт болж цэргийн эмнэлэгт Виктор сэрнэ. Тэрээр ухаангүй хэдэн өдөр эмнэлэг твцсэн бөгөөд нүүр нь юучгүй түлэгдэж хийсэн зүйлээс нь болж ажил болон сургуулиас нь хөөжээ. Генерал болон эрх мэдэлтнүүд түүнд олон зүйлийг хэлсэн ч Викторт одоо юу ч хамаагүй болсон байв.
Түүний толгойд бодогдож буй ганц зүйл түүний хамгийн том сул тал буюу бүтэлгүйтэл байлаа. Эмнэлэгт тэрээр нэг ч үг дууралгүй хэдэн хоногийг өнгөрөөжээ. Түүний толгоноос ээжийнх нь хоригдож байсан тамийн ертөнц салахгүй байв. Тэрээр эцэст нь нүүрнийхэн болтыг тайлах үед түүний золон шаналл илүү их нэмэгдсэн ба түүний нүүр нь түлэгдэж аимшигтай болсон байв. Гэвч нүүрнийх нь үзэсгэлэн мохоос оройс илүү аимшигтай зүйл тэрхүү чөтгөрийн тэмдрүүлгийг нүүрнээсээ мэдэрч байсан юм. Царайгаа харах бүрт тамийн хүйтэн гал түүний сүнсэн төрсөн чөтгөр түүний дуу хоолой толгойд нь бодогдож ээжийнх нь хашгираа сонсогдож байлаа. Энэ явдлаас хойш 7 хоног өнгөрч гарах гарцгүй болсон гэдгээ ухаарсан Виктор Америкаас дутгаар төлөвлөж эхлэв. Тэрээр гард орох материалуудыг цуглуулan цэргийн бааз дээрх бэлэн болоогүй робот цэргүүдэд удирдах, цэргүүдийн эсрэг ашиглаж, өөрийгөө устгах горимыг нэтгэжүүлэн баазыг юучгүй сүрүүлсэн. Ингэж тэрээр амьдралынхаа хамгийн том бүтлгүүтэлтэйгээ нүүр тулан өөрийг нь хайсан Америкчуудаас өшөөгөө аван тэндээс нисэн явдаг. Энэ хүрээд Books of Doom цувралын эхний 2 бүлэг буюу 1-р хэсгээ дуусгая. Та бүхэн дараагийн хэсгээ үзэхийг хүсвэл лайка дараад бичлэгээ шеэр хийж илүү олон хүнд түгээгээрэй. Дараагийн бичлэгээр уулзцаая.